За сайн байцгаана уу. За 11-р анги тригонометрийн үндэс нь адилтгал гэсэн сэдвийн бодлогууд өгөгдсөн байгаа. За энд бол бид нар дараах томьёонуудыг бол мэдж явах хэрэгтэй. Энэ нэг 6 томьёо байна тийм үү. За энэ томьёонууд болохоор сайн мэдээд за эднэрийг ашиглаад за дараагийн бодлогуудаа бодъё. За эхний бодлого маань нэгийн ие буюу за дараах илэрхийллийн хялбарчил гэсэн бодлогууд байна. За тэгвэл эхлээд би энийг хаал задлаа. Хаал задлаад гишүүнжил нь үржүүлээ. За энэ хоёр үржүүлээ синус альфа. За энэ хоёр үржүүлээ нэмэх синус квадрат альфа. За энэ хоёр үржүүлээ хассан 1. За хассан 1-ийг нэмэх синус альфа үржүүлээ хасах синус альфа. За одоо эмэгдэх юм бол за синус альфа энэ синус альфа хураагдана. Тэгвэл юу вэ? Синус квадрат альфагаас хасах нь 1 тийм үү? За синус квадрат альфа за хасах нь за 1 гэдгийг бол үндэс нь адилтгал учраас 1 гэдэг маань юутай тэнцвэх вэ? Синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфатай тэнцвэ. За эндээс хаал задлах юм бол синус квадрат альфа хасах нь синус квадрат альфа за хасах нэмэх маань хасах косинус квадрат альфа. Одоо энэ хоёр бас хураагдана. Гэр хасах косинус квадрат альфа гарч. За энэ хариу маань хасах косинус квадрат альфа гарах юм байна. За дараагийн бодлого. За энэ дэр би тангенс альфа гэдгийг яаж бичиж болох вэ? Синус альфа хуваах нь косинус альфа тийм үү? За тэгвэл квадраттай байгаа юм чинь хоёулаа квадраттай гэсэн үг. Синус квадрат альфа хоног косинус квадрат альфа. За одоо би цаашаа ерөнхий хуваар өгье. За энэ болохоор косинус квадрат альфагаар үржүүлнэ гэсэн үг тийм үү? За тэгвэл косинус квадрат альфа дээр нэмэх нь синус квадрат альфа. За хуваах нь косинус квадрат альфа. За үнэс нь адилтгал тийм үндсэн адилтгалаар косинус квадрат альфа дээр синус квадрат альфа нэмэх юм бол 1 гарна. За энд хуваах нь косинус квадрат альфа. За энэс ийм томьёо гарчлаа гэсэн үг байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл бол 4-р томьёо маань энэ томьёогоор одоо гарч ийн. Тийм үү? Тэгэхээр энэс 1 дээр нэмэх нь тангенс квадрат альфа гэдэг бол шууд юутай тэнцвэх вэ? 1-ийг хуваах нь косинус квадрат альфатай тэнцвэх байдаг юм. За энэ томьёоноос энэ 4-р томьёо болохоор шууд нөөцж гарна. За дараагийн бодол. За синус альфа нь 13-ны 5-тай тэнцвэр байна. За альфа үнцэг болохоор 90 градусаас 180 градусын хооронд гэхээр хэдгээр мөчийн үнцэг гэсэн үг. 2 дугаар мөчийн үнцэг байна тийм үү? Альфа 2 дугаар мөчийн үнцэг байна. За бол одоо косинус альфа тангенс альфаг бол гэсэн. За одоо косинус альфаг синус альфагаар илэрхийлэх томьёо маань за өмнөхөр харах юм бол юу байх вэ? Синус өгдсөн учраас косинус яаж болох вэ? Косинус квадрат альфа нь 1-ээс хасах синус квадрат альфатай тэнцвэх гэдэг томьёог ашиглая. За өөрөөр хэлэх юм бол косинус квадрат альфа гэдэг маань 1-ээс хасах синус квадрат альфатай тэнцвэх. За эндээс би юу болох вэ? Косинус альфаг болох вэ? За косинус альфа болохдоо одоо энэ нэмэх хасах язгуур доор 1-ээс хасах нь синус квадрат альфа байна тийм үү? За одоо би нэмэх хасах гэдэг тэмдгийн алийг нь авах уу тийм үү? Нэмхийг авах уу, хасахыг авах уу гэдгийг тодорхойлохын тулд хэдгээр мөчийн үнцэг вэ гэдгийг харна. Альфа бол хэдгээр мөчийн үнцэг вэ? За альфа болохоор 2 дугаар мөчийн үнцэг. За тэгвэл 2 дугаар мөч дээр косинус ямар тэмдэгтэй байдаг? Косинус хасах тэмдэгтэй байдаг. Тэгвэл би хасгаар авах юм байна. За тэнцүү. Одоо хасах язгуур доор за 1-ээс хасах нь за синус квадрат альфа гэдэг маань синус альфа 13-ны 5-ыг орлуулна. За энэ квадрат за энэс тэнцүү гарах уу? За хасах язгуур доор за 1-ээс хасах нь за 5-ын квадрат бол 25 хуваах нь 169. За 90 хувиар өгөх юм бол язгуур доор за 169-ээс 25-ыг хаслаа 144 хуваах нь 169. За энэс хасах 12 хуваах нь 13 гарч. За тэгвэл косинус альфа маань юутай тэнцвэх юм бэ?
хасгаар 2 хуваах нь 13-тай тэнцвэр. За дараагийн одоо тангенсыг олно тийм үү? За тангенс альфа гэдэг маань синус альфаг косинус альфад хуваадаг. За синус альфа юутай тэнцвэрдэг? За 13-ны 5 гэж өгсөн. За хуваах нь косинус альфаг би сая хасгаар 2 хуваах нь 13 гэж олсон. Одоо энэ хоёрыг хуваах юм бол 13-ыг хуваах нь 13-ны 5 үржих нь за байр суулж үржүүлнэ. Тэгэхээр 13-ыг хуваах нь 12. За эндээс энэ хоёр хурааглаа. Хасах 5-ыг хуваах нь 12 гарч байна. За өөрөөр хэлэх юм бол тангенс альфа гэдэг маань хасах 5-ыг хуваах нь 12-тай тэнцвэр. За дараагийн бодлого. За синус альфа 4-ний 3-тай тэнцвэр, косинус альфа 4-ний 1-тэй тэнцвэр ийм нөхцөлийг хангах өнцөг альфа өнцөг олдох уу гэж. За одоо олдохын тулд тийм үү? Нэг үндсэн адилтгал биелэх ёстой. Өөрөөр хэлбэл синус квадрат альфа дээр косинус квадрат альфа нэмэх юм бол 1 гарна тийм үү? За энэ нөхцөл хангах ёстой. Энэ нөхцөлийг хангах ёстой. За энд орлуулж үзэх юм бол за 4-ний 3-ын квадрат за нэмэх нь косинус альфа нь болохоор 4-ний 1 тийм үү? Ингээд 4-ний 1-ийн квадрат. За тэнцүү. За 4-ний 3 гэхээр 16-ны 9. За нэмэх нь 16-ны 1. За энэ болохоор 16-ны 10 гарна. Тэгэхээр хуваагдаад 8-ны 5. 8-ны 5 гарна. Тэгэхээр энэ бол нэгтэй тэнцэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ нөхцөл хангах альфа өнцөг болохоор олдохгүй гэсэн үг шүү дээ. Альфа өнцөг олохгүй. За дараагийн бодол. За бас илэрхийллийг хялбарчлана. За тэгэхээр нэгээс хасах нь за косинус альфа за үржих нь синус альфа. За би тангенс альфа гэдэг ингэж үчи. Хуваах нь тийм үү? Хуваах нь тангенс альфа гэдэг нь синус альфа хуваах нь косинус альфа тийм. За тэнцүү. Одоо нэгээс хасах нь косинус альфа үржих нь синус альфа. За үржих нь одоо байр зуулж үржүүлчихнэ. Тэр косинус альфа хуваах нь синус альфа болно. За одоо энэ хоёрыг үржүүлэх учраас энэ хоёр хураагдана. Тэгэхээр юу гарч ийн? Нэгээс хасах нь косинус альфа үржих нь косинус альфа. За эхлээд үржүүлэх учраас нэгээс хасан косинус квадрат альфа. За нэгээс хасан косинус квадрат альфа гэдэг бол синус квадрат альфатай тэнцвэр. За эцсийн хариу маань одоо ийм гарч ийн гэсэн үг. Синус квадрат альфа гарч ийн. За дараагийн бодлогыг за 1/2 косинус альфа синус альфа байна тийм үү? За тэгвэл би юу яач? Эхлээд хуваар дээр байгаа илэрхийллийг бодчих. Синус альфа нэмэх нь косинус альфагийн квадратыг бодчих. За одоо энийг нэг а дээр нэмэх нь b-ийн квадратаар зарлах юм бол за синус квадрат альфа тийм үү? Нэмэх нь 2-ыг үржих нь косинус альфа синус альфа. За нэмэх нь косинус квадрат альфа. За эндээс үндсэн адилтгах учраас тийм үү? Энэ хоёрын нийлбэр синус квадрат альфа дээр косинус квадрат альфа нэмэл 1 гарна тийм үү? Тэгэхээр 1 дээр нэмэх нь 2 косинус альфа синус альфа. За тэгвэл одоо хуваар хөртөөр чинь 1 дээр нэмэх нь 2 косинус альфа синус альфа байгаа. За хуваар дээр сая илэрхийлэл маань юу гарсан? 1 дээр нэмэх нь 2 косинус альфа синус альфа гарсан. За эндээс энэ хоёр хурааглаа 1.